Монголын эко зохистой хөгжлийн холбоо, шударга цагийн минь вебсайт, Мантхан хатан компани хамтраад миний сэтгэлийн илгээмж гэсэн загтлын аяныг өрнүүлсэн мэлээ. Тэгээ энэ загтлын аяны бага насны ангилалд маань ирээдүйн зохицлбор 2 дугаар сургуулийн маань маш амжилттай оролцож 1 2 3 дугаар барийг эзэлсэн. Эдгээр хүүхдүүдтэйгээ одоо орж уулзаж ивент гэж байгууллагуудын дурсгалын цэглийг гартуулцгаая. Ирээдүйн зохицлбор 2 дугаар бага сургуулийн 5-ын бай ангид орж ирээд байж байна. Тэгээд манай одоо Монголын эко зохистой хөгжлийн холбоо шударга цагийн минь Мантхан хатан гэсэн 3 компаниас зохион байгуулсан. Миний сэтгэлийн илгээмж аянд амжилттай оролцож одоо 3 дугаар байраа эзэлсэн номын эрдэнэ баяр хүргье. За бид нар мэдээж аав ээжтэй ах эгчтэй баярлаж явдаг тий. Хэрвээ бид нар хэдий ингээд дотроо ингээд баярлаад байдаг ч гэсэн тэрийг гадагш нь гаргаж нөгөө хүндээ баярлсан гэдгийг хэлэхгүй бол тэр бидний тэр дотор байгаа баяр маань нөгөө хүндээ чад жаргал болж чадахгүй, чамд өөрт чинь чад жаргал болдгоо тий. Энэ бүгдийг бас бид нар ингэж гадагшлуулж хин хинийгээ гой баярлуулж явах үүднээс миний сэтгэлийн илгээмж гэдэг энэ аяныг өрнүүлж байгаа. Тэгээд энэ аянд бас амжилттай оролцож анги хамт олноороо бас захиа бичсэн та нарт баярлалаа. Тэгээд номын эрдэнэ одоо шагналын гардуулъя. Номын эрдэнэ маань загтал болохоор хөлд орохт минь цог, хилд орохт минь цог байсан аниада гэсэн нэртэй ийм загтлаасан. За тэгээд энэ загтлаа яг бичгтээ юу бодож утсан бэ? За тэгээд загтлаасаа бас найз нөхдөдөө бас хуваалцахгүй юу гэж хэлэв. Би нөгөө аниад их баярлж явдаг. Анигийнхаа тухай бичээл гэж утсан. Манай нь одоо Солонгост идэг. Тэгээд инх цэцэг гэдэг. Тэгээ миний ээжийн дүү нах. За энэ Мантхан хатан компаниас энэ аз жаргалтыг сайхан гэвлийг хэрхэн босгон бүтээн байгуулах арга ухаан гэсэн ийм CD гаргасан байгаа. Энэ дээр одоо юу байх вэ гэж зэрэг одоо эцэг эхчүүд хүүхдүүдэд яаж хайрлах вэ? Гэр бүл гэж яг юу юм? Тэгээ гэр бүл дотор харилцаа яг ямар байх ёстой гэд одоо энэ одоо гэрлэх ёслолын ордны зөвлөх багш одоо энэ эмэгтэйчүүд гэр бүл судлаач одоо наран туяа лектор гэдэг нэлээд одоо ийм нийгэмдээ ийм одоо оюуны хөрөнгө оруулалт хийдэг ийм лидерүүдийн маань бичсэн лекцийг одоо энэ номын эрдэнэ бас биелүүлж байна. За энэ яруу сэтгэгчгээ сонин байгаа. Энэ сонин маань болохоор зэрэг нэлээд одоо оюуны одоо ийм хөрөнгө оруулалт болдог ийм сонин байгаа. Тэгээд Мантхан хатан компани 20 жилийн ойд зориулаад ийм тусгай дугаар гаргасан байгаа. Энэ сонингоороо бас номын эрдэнэгээ шагнаж 2 дугаар хайранд орсон загтлын эзний бичсэн захааг одоо уншиж үзүүлье. Аав ээжийнхээ сэтгэлийг би сэтгэл зүрхээрээ харахад аав ээжийнхээ сэтгэлийг би сэтгэл зүрхээрээ харав. Ээж аавын минь сэтгэл их халуун бас хайраар дүүрэн байлаа. Тэр их хайраар намайг л хайрладаг. Бүүвэн дүү аялж бүрхийн шүнж бүтэн нойроо харамлалгүй хагаслан байж ангир уургаан хөхүүлэн өсгсөн ээждээ би хайртай. Өвөр дээрээ эрхлүүлэн тоглож үнтэй сургаалаа хайрладаг аавдаа би хайртай. Хангай газар нь халуу буган урамдаж хээр талд нь адуун сүрг янцгааж говийн зэрэглээтэйгээ тэмээн уйлдсан унсан газар угаасан ус болох дэлхийн зүрхэнд орших их орондоо би хайртай. Тэмүүл наашаа өрөөж ир. За маш гоё шүлэгтэй их гоё загтал бичсэн байгаа зү тийм ээ. За тэгээд Тэмүүлэндээ сурлагын өндөр амжилт хүсээд энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа 3 байгууллага байдгийн. Нэг нь Монголын эко зохистой хөгжлийн холбоо, нэг нь шударга эмэн сайт, нөгөө байгууллага нь Мантхан хатан гэдэг 3 компани байдаг. Тэгээ бид 3 компаниас чамд зориулаад тийм ээ энэ яруу сэтгэгч гэдэг нэг сонин байгаа. Энэ сонин дээр хүн яаж эрүүл зөв амьдрахын тийм ээ яаж сайн хүн болох талаар бичсэн байгаа их сайхан мэдээлэлтэй сэтгүүл байгаа. Энэ лекц маань Монголд одоо гэр бүлийн боловсрлоор мэргэжсэн маш том эрдэмтдийн тийм ээ эрдэмт судлаач багш нарын их томоохон үйл ажиллагааны үр дүнд болсон юм сайхан бүтээл байдаг. Тэгээд энэ сургалтыг үзснээрээ хүмүүс тийм ээ амьдралаа яаж илүү аз жаргалтай болох вэ гэсэн талаар байдаг ийм гоё лекц байгаа. За энийг бас чамд хүнд урсгая. За тэгээд энэ амтд билуг тийм ээ ээждээ маргааш мартын маны баяр өдөр тийм ээ ээждээ зориулаад баярын ширийг нь чимээрээ гэж бэлгэлж байгаа. Энэ нэг болохоор Монголын эко зохистой хөгжлийн холбоо байгуулгаас өгч байна. За миний сэтгэлийн илгээмж загтлын аянд ирээдүйн зохицлбор 2 дугаар бага сургууль маань маш амжилттай оролцоо. Тэгээд 4-ийн ангийнхаа багшийн сэтгэлийг сонсъё.
За энэ сэтгэлийн илгээмж гэсэн энэ уралдаанд одоо манай сургууль бол нийтээрээ бас сайхан оролцсон л доо. Тэр дотроос бол анги болгоноос хүүхдүүдийн сэтгэлийн илгээмжийн уралдаанд оролцоорой гэж зохион бичлэг явуулсан. Манай ангиас бол 10 хэдэн хүүхэд оролцсон. Өнөөдөр одоо энэ манай ангийн сурагч Тэмүүлэн маань 2 дугаар байр эзэлсэнд одоо маш их баяртай байна. За баярлалаа. Тэгээ 4-ийн ангийнхаа багшид бас удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Тэгээ энэхүү уралдаанд бас анги хамт олноо бас идэвхтэй оролцуулсанд баярлалаа. Тэгээ таны цаашдын ажил хөдөлмөрттэй өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагааг 3 байгууллага хамтран зохион байгуулж байгаа. Тэгээд энэ 3 байгууллагын нэг болох Мантугай хатан компанид чамааг ирээдүйдээ аз жаргалтай тийм ээ сайхан тийм гэр бүлээ олоосаа ээж нь хурдан эдгэрээсэй гэж хүсээд энэ маш олон Монголд одоо нэлээд гэр бүл сургалтаараа их олон жил ажилласан тийм эрдэмтэд тийм ээ судлаач чамд энэхүү сэтгүүлийн хамт дурсгыг тийм ээ ихчтэйгээ бүгдөө ширээгээ тойроод гоё амстай байлгаа эдэрээ энийг Монголын эко зохистой өглөө. За дурсамжийг уншаад өгчээ. За эрхэм хүндэт бэ нэмж бурам тандаа. Миний сэтгэлийн илгээмж загтлын аянд оролцож ухаарлын гүнээс ундран гарсан бусад урам зориг сэтгэлийн дэм хайр инрэл бүхнээ шингээсэн мянган загтлуудын дундаас олонний таашаалд нийцэж нэгдүгээр байранд шалгарсанд тань талархаж энэхүү дурсамжийг үлдээе. Монголын шударга эмэн вебсайт Мантугай хатан компаниас энэхүү дурсамжийг үлдээе. За баярлалаа. 2 шаттай явж байгаа. Тэгээ 1-р шатанд тэнцсэн хүүхдүүдийн загтлуудын шударга эмэн вебсайт, Мантугай хатан компани вебсайт, манай холбооны болон бусад ийм мэдээллийг сурвалжууд дээр байршсан байгаа. Тэгээд хамгийн гол зорилго нь эндгээр шалгарсан 80 загтал байгаа. Энэ загтлуудыг Мантугай хатан компани маань цахим ном болгож та бүхэнд хүргэн. Тэгээд интернетээр байршуулж учраас үн төлбөргөө татаад авчаарай. Тэгээд одоогоор Мантугай хатан компани вебсайтнаас ороод энэ цахим номоо үн төлбөргөө аваарай гэж хэлье. За энэ үйл ажиллагааг одоо хамтран зохион байгуулсан Монголын эко зохистой хөгжлийн холбоо, шударга эмийн вебсайт, Мантугай хатан компани одоо хамтран ажилчид одоо хамт олон зохион байгуулж хамт олон та бүхэнд баярлалаа. За энэ үйл ажиллагаагаа дахин зохион байгуулаараа манай хүүхдүүд бид оролцоход бэлэн байна шүү гэдгийг хэлье. За 1-р яванд орсонд нь баяр хүргэе. Миний дөө яаж ээжтэй ийм юм бичиж гэсэн ийм загтал бичиж гэсэн сэтгэл төрсөн. Эхлээд манай багш сэтгэлийн илгээмж хийж ирээрээ гэсэн. Тэгээд би сэтгэлийн илгээмж ээжтэй зориулж бичиг ихч бит хоёр ингээ хамтарч хийсэн.